Энэтхэг улсын Хайдарабад хотод болж өнгөрсөн Азийн бүс нутгийн нисхийн салбарын чухал арга хэмжээ болох Wings India 2026-д Хүннү Air компани амжилттай оролцлоо. Уг арга хэмжээнд Хүннү Air компани Embraer E195 E2 агаарын хөлгөөрөөр оролцож Монголын агаарын тээврийн шинэ үеийг танилцуулсан юм. I'm standing in front of the Хүннү Air E295. Би яг одоо E195 E2 онгоцны өмнө зогсож байна. Хүннү Air компани энэхүү онгоцыг авчирч агаарын шоунд оролцож байгаад үнэхээр талархалтай байна. Бразил улсад үйлдвэрлэгдэж Америк нэгдсэн улсын Azora компанид итгэмжлэгдсэн Монголын Хүннү Air компани энэхүү онгоц болон олон улсын хамтын ажиллагааны бодит жишээ юм а. Тухайн шоуны үеэр Хүннү Air компанийн төлөөлөл Энэтхэг улсын агаарын тээврийн салбарын удирдлагуудтай уулзаж манай улсаас шууд нислэг үйлдэх шин чиглэл нэмэх боломжийн талаар санал солилцжээ. Provided by the fly-by-wire system. E2 онгоц бол бүрэн fly-by-wire системтэй. Нисгэгчийн ажлын ачаалал бага, аюулгүй байдал маш өндөр. Хөөрөлтөө буултын чадвар өндөр тул уулын бус, мөн богино зурвастай нисэх буудлууд ч тохиромжтой. Ашиглалтын температурын хүрээн хасах 40-оос нэмэх 40 хэмжээ. Бүх төрлийн цагуурын нөхцөлд онгоцны үйл ажиллагааг бүрэн шалгаж, баталгаажуулсан гэсэн үг юм а. For this kind of environment. Хүннү Air бол Хойд Азад E195, E2 онгоцыг ашиглаж байгаа цорын ганц агаарын тээвэрлэгч юм. Дэвшилт технологи, найдвартай ажиллагаа, нисгэгчийн сургалтын олон улсын стандартууд нь Хүннү Air-ийг бүс нутгийн нисхийн ирээдүй болгож байна хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолж байна. 50, 40, 30, 20